Сайн байна уу? Тэгээд удаан уулзаг байна. Өнөөдөр болохоор яг юу хийх гээд байгаа гэхээр мэдэхгүй байна гэж. Юу хийх гээд байгаас мэдэхгүй байна. 갖고 있는 거 자기도 모르는 거구나. Өглөөний цагаан уйдаа. Орлог гэртээ нэг өндөр мөндөр шаад идчихдэг байсан чинь. Мод чадахгүй албар залхуурч. Цогт ичээ уйдаа. Сургуулийн өдрөө орцсон. Өдөр сургуулийн өдөр явсан за орцсон за орцлоо. Ийш ерөөс амар болоо манай байрлал бүрээ тэр моднуудын цаадлаа болоо. Тэр барай төв байсан. Слоуст сургууль ороод нэрээ өдөр болгон ингээл алхам яваад та нар. Тэгэл өдөр болгон ингээл арай ч ингээл метронд цугаал гэрээсээ метро руу яваал метроноосоо солиол дамжаал тэгэл метроноос руу бас ингээл яваал тэгэл арай ч ингээл сургууль руу ирсэн чинь сургуулийн барилгаас амар хол хитэн барилгатай юм бэ Монголд хитэн барилга 2-3 мөнгө гэдэг юм байна тийм энэ зүгээр мас уусах хамгийн том зүйл байхгүй нэг 4-5 гэдэг юм байна миний бодлоо тэгээд тэнд дараа тийм бас нэг барилга өдөр ингээд яа хүмүүс ингээд амьддаг гэж аахгүй гот шин дээр бид нарыг одоо ингээд ингээд амьрлаг өгжөөг байхад ингээд хүмүүс ингээд метроор явж хат хичээлээ явсан гэл манай ихч нэг ихчээж өөр ингээд амар ярддаг байхгүй би ингээд метроор хүртэл явж байхдаа ингээд хичээлээ 100 гардаг байсан шүү дээ би тэгэл за миний буруу яг үндэ хичээл хийж болдё ингээд метронд хүмүүс хичээлээ явдаг би л хийдэг юм байлаа. Би ингээл энэ ч бүр мөнгө амар өгдөг за. Чи өөрөө мөнгө өөрөө олохгүй бол Монголд ингээд эцэг хэрэг даална гэвэл энэ ч болов задлаг өндөртэй болохоор ерөөсөө амар хэцүү. Жишээ нь одоо би ингээл өдөрт ингээл метроор явхад хүртэл ингээл 3000 вон юм уу? 3000 вон гар занцаа. Тэгээд 3000 вон ч одоо монголоор хэд юм бэ? 8000 юм шүү. Зүгээр л сургууль руугаа ирж авч байгаа. Бол хамгийн хямд нь юм шүү дээ. Таксигаар явуулна шүү дээ чи. Доорож 10,000 гарна заа. Нэг тал руугаа. Тэг 20,000 ч одоо Монгол мөнгөөр 50,000. Чи уус энэ чи ажиллаа сурахгүй. Тэгэхээр чи ингээл бүтэн цаг ингээд сургууль руугаа яваал буцаж ирээл хичээлээ сураал гэртээ очиад амрын гэж болохгүй. Тэгэхээр чи ингээд ажил бас оронд хийх болчихж байгаа байхгүй. Энэ бүр амар хэцүү зав энд. Гэтэ ингээ аргалаад амьдэрчж байгаа хүмүүс монгол хүмүүс бүр гайхалтай зүгээр гадаад хүмүүс монгол хүмүүс зүгээр энэ ингээ зүгээр амар зүтгэд амьдраад байгаа байхгүй. Тэг why болохгүй юм бэ? Тэг өөртөө ирж байгаа шиг болчихдог. Хэрвээ энэ бичлэг үзэж байгаа маа найзууд юм гэрийнхэн байвал тэгээд амар тэнэг санагдаж магадгүй зүгээр. Ямар сонин санагдаад байвал ер нь битүү үзээрэй. Guys subscribe гэдэг тарчаарай guys. Амар ингээд найз чинь ч юм уу таньдаг хүн чинь ингээд бичлэг хийхээр амар тэнэг гэдэг хөхгүй. Ингээд л үзэхээр амар кринж санагдал. Өөстэй ингэж чи ингэж ярьдаг үстэй гэл. Чи яагаад амар гинт яриа алцаж юм эсвэл яагаад юм хүн сэтгэлдээ эсвэл өөрийгөө яагаад ангал. Жохоо амар кринж санагдал зү.
тэр үйл гэж байгаа гэхээр ичээ амьдрэх ч юм уу эсвэл манай зөтөр битэр зэрэг битэр зэрэг subscribe яарч суултаа ирчлээ зүгөө тавьчлаа явсуу галахаар бүр амар ам цангаад ингээд айдэрчдэг баг жоохон баашилчлаа гэдэг зүгээр нь ам цангадаг тэг усаас аваараа хүмүүсээ not PPL not PPL тэрийг нэр гэж байгаа мартчихдаг нас юу ярих вэ тийм би ингээд хичээл сурах хөтлөөр яйдсан шүү дээ энэ ч бас хэлний бэлтгэж сурж байгаа гэсэн чинь бас юм амар ихний хэцүү юм байна заа ихэнх сургуулиудад ингээд яадаг болсон интернетээр онлайнаар хичээл ордог болсон заа тэг ингээд онлайнаар хичээл орохоор чи ингээд 7 хоногийн 5 өдөр ингээд яг ингээд төлбөрөөр төлсөн мөртлөө чи гэрээсээ сурна гэсэн үг байна. Бүр шаал утахгүй бас тээ. Маа суулалаар 2 өдөр нэг суулт иржтэй. Энэ бүр буулан би ингээд амар гоё влог шиг тэгээд хэрэгтэй юм уу хэлийгээд мэдгүй хүмүүст гоё юм заа гэсэн чинь бүр өөр амар serious юм яриад жоо тэнийг юм уучлаа тэгээд өөр юм яриа. За бай. Хичээлдээ жоо бэлтлээ. Хичээл байлаа. Тэгэхээр эдэн аашаа Бас төвдөр нь хэрэглэнэ гэсэн үг бороо дээр хэрэглэхээ гэсэн үг. Мэдээж буруу юм дээр зэрэг. Тэгээд чи бороо дээр хэрэглэж байгаа даа байхгүй юу? Тэгээ миний буруу юм чи хэлтэй. Би чи гайтай. би чи үсэд бодож таагаад тэр чинь самсаггүй таагаад зүгтчих. Таарсан. Ирээдүйд хэрэглээд байгаа байхгүй юу? Зүгээр л таа. вау ирээдүйд амьддаг юм вау Өөдөөс ингээ үлгэрийн юм хүүхдээ ингээ нөө яриа. Гүт Maybe Ганаа so fucking amazing. Ганаа зур хоол идэх гэж гол руу ирлээ. Вау. Байхaltaй. Та Everything is possible. та яаж юм ухаантай болсон бэ? Энэ юм хамрах таа. Хүмүүсийн тэрх ашаах. Юу гэсэн үг вэ? Над тайлбарлаж өгөөч. Энэ зүгээр айкуж л нэ. Яа.